2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевиз хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхан хайрдасан миний ээжи. Аав хоёрын хамт байх юм чи ямар гоё юм бэ? Алж явалтай. Сайхан байна. Надад ч гэсэн сайхан харагдаж байна. Тэгээд хотод нэгэ хоёр гурав алхлаа хөр баяр болох юм хөлдөрчтэй миний хөө тонгос гүйгээд тоодог алхлаа тоосодурдаас ирэх юу томболстэй миний хөө. Нэг үсч. Нэг гэрчээлнэ. Зэрэг авахгүй мүү? Бүгдээ. За. Авдаа чи сайн болно шүү. За юу. За. Тэр унгалдаа хийж байгаа үстэй чи. Сайн болоорой. За. 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 Одоо тэгээд энэ ажил маань бас аргамжаатай юм шиг. Юусе энэ хаалганаас гадагшаа гарах мэдлгүй ажил юм байна. Тэгээд энэ машин ч өдөр шөнөгүй орж гардаг ингээд байж идэг. Би ч ойлж явчаа тогтуугаа явуултаа энэ ус. Нэгэнтээ нэг шатагцсан юм чи би хогтуухаа бай. Доош оролтой байж тийм. Тийм утгаараа тэгээд одоо эндээ тэгээд хамт олонтойгоо явж хагаад андаа нэг 4-5 сар дулаар нь үз тэнгүүт бас охинтойгоо нэг агаарчлаханд арчих нэг юмны ай бодчмоор санагдаж байна. Өнөөдрөөс баллаад өгнө л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ баллаж чадахгүй балдрах юм уу? Явж ирсэн одоо ингээд итгэл сэтгэлээрээ ажил таныг за Монголынх манд энэ хүмүүсийн итгэлийг алдаад буцаад тэгээд тэр доош байгаа ороо за тэгээд явба тэрийг л би тань захиад байгаа. Тэрийг нэгдүгээрт би мэдчихэв. Хоёрдугаар энэ чинь мөнгөтэй харьцаж энэ зогсоолын мөнгө төгрөгийг авдаг надаа итгээд за машиныхаа мөнгийг аваарай таалаар энэ дасан дээр биччихээд тэгээд хүлээлгэж өгдөг тийм юм байна. Тэр мөрөн дээр нь бодлоод эргүүтээд нөгөө буруу зүрх юм руугаа орчихгүй шиг болвол энэ болох ажил байна л да. Тэгээд арих гэдгийг болцсон болохтой зэрэг арайч нэг мөнгөн дээр нь хөрчихгүй байх л гэж бодоо явж байгаа. Энэ хөрөхгүй. За манай Монголын ажиллаа хийж байгаа байдал харагдаж байна. Тэгээд одоо дөнгөж ажиллаа хүлээж авчаад одоо хизээ язаны ингээд сурмаг ажиллаа хийж байгаа. Тэгээд Монголын манаас авах олон авууштай зан чанар бий. Тэгээд энэ одоо итгэж оруулсан одоо ажлынхаа захирал дарга нарынхаа бас итгэлийг алдахгүй гэж хэлж байсан. Тэгээ энд бас манай нэвтрүүлгийн үр дүн гарч ирж байгаа юм. Юу гэхээр одоо нэг ч гэсэн энэ тарин шааны гэдэг хүмүүсээс нэгэн ч гэсэн гэж гарч ирж олон хүнд үлгэр жишээ болж ингэж явж байгаа нь бол манай нэвтрүүлгийн бас маш том үр дүн энд харагдаж байна. Амьд дан бие биенээ хайрл хүмүүсээ
Амьдтан бие биенэн хайрлах хүмүүсээ алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нөхрөө битгий түлэх. Архинд орсон нэгийнхэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолно. Чамд дурлсан сайхан хөвгүнийг чанга хатуугээр битгий гондоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолд. Бүсгүйн доглон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. За үзэгчдээ өнөөдөр би Монголынхаа гинт алдсан тий. Тэгээд гинт Монголынхаа сюрприз барьж ирсэн тий. Тэгээ ингээ эрэхтэй бол ажилд орсон гэд ингээ ирлээ. Охинтойгоо ингээ ирсэн. Тэгээ бид нэр өнөөдөр охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэлээ тий. Одоо болгоч гисэн нэг жаахан тий. Өөрхөн тэмдэглэлээ. Өөрхөн тэмдэглэлээ. Анх тэр Таринсан амьдрал, таринсан тоноод ингээд анх явж исэн. Би ямар ч байсан өнөөдөр тэр газар доорх нөхөн дотор чивтер байж исэн бол ямар ч байсан харуулын бүйтгэн дотор ингээд яриа сууж байна. Энд чинь нэг алхам алхаж байна л гэсэн үг. Ерэн зайштай их бах. Тэгтээ өөрөөсөө чинь нээсэн явсан цагаас ахуулаад би ямар ч байсан өөртөө өөрчлөлт хийгээд ямар ч үрээ төврөд хөвчих тийм манай чи бүдэгтэй ийм болол байж байна. Ерөнхийдөө энэ ярианаас үзэгч та бүхэн бас ойлгож байгаа. Одоо би ингээд Монголынхаа энд ажил төрөлдөө болцоод байж хат бас энд саад болоод ажлынхаа хажуугаар ингээд байгаад яах вэ те? Ерөнхийдөө нэвтрүүлэг бол өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд ингэж бодож байна Монголынхаа бас ингэж төгсөхгүй хоёлаа нэг та хэлжсэн шүү дээ. Үзэгчтэй нэг арай өөр нэг харагданаа гэж тий. Хоёлаа би бол одоо ингэж явлаа тий. Одоо ингэж явлаа. Гэхдээ сүүлийнхаа дугаарыг хоёлаа нэг өөрөөр хийх. Тэхүү би буцаад ирье. Тэгээ хоёлаа нэг өдөр болцож жагаад тэгээд нэг уулзаад нэг өдрийг одоо охинтойгоо гурлаа өнгөрөө идэхүү. Тэмээд өнгөрөн л тоо. Тэгтээ өөртөө чинь нийлээд энэ телевиз хамт олонтой нэгдээд явснаас хойш би бас одоо баг шуудаа үрхэ болчихлоо шүү дээ. Ерөнхийдөө бас өнгө тусарч сахасан байгаа усчлаа. Өрөөс ийм өрөөс юм биш одоо болчихлоо. Тэгээд өсгөцгөөс асуулчлаа. Тэгээд энэ хамт олонтой болчлоо хүн гэдэг чинь хамт олон гэдэг хүнээ итгээд хамт олон гэдэг өөрсдөө татаад авцгаад хүн бас эргээд босоод
урам зориг орох сэтгэл бас хүн байдаг юм байна. Одоо бол би амар урамтай явж байгаа. Тэгээ одоо бас сэтгэлийн тэнхээ ард нь бас дахиад сатах урам зориг надад байна л гэж бодсон шүү дээ. Тийм. Тэгээд ийм байгаа Монголынхаа телевиз үзэж байгаа би яг мэдэрж ийн л да. Телевиз үзэж байгаа үзэгч маань ч гэсэн та бидээртэй хамт байгаа. Таныг сэтгэлээрээ дэмжиж байгаа. Ахаад нэг шат ахаасаач гэж хүсэж байгаа. Тийм болохоор зэрэг одоо Монголынхаа та яг энэ ирчээрээ тэ энэ ирчээрээ л дээшлээ шүү дээ. Доошоо орно гэсэн юм бол байхгүй одоо тэ. Одоо ирчээ алдахгүй л дээ. Тэгээд одоо нөгөө нийгэмшүүлэлт юу гэдэг нийгэмшүүлэлт юу муу гэдэг ингээд энэ гадуур уснаг ажил төрөл гарсан юм шиг байна. Гэлээгтээ ТV-ийн нэвтрүүлэг хамтарсан ажил яг цагаа болоод бас зүй явчлаа гэж би бодож байгаа. Тэгээд энэ байгууллаганд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд нэг дахиад нэг шатахад энэ уулын орой дээр агартчих санаатай байна. Алин болон энэ газар дээр байсан бодвол тэр орчлоо. Одоо дээшээ гараад явцвал болчихно үстэй гэж бодвол. Тэгээд ийм шүү Монголынхаа. Та хоёр нөгөө нэвтрүүлгийн нэг дугаартаа нэг өдрийн 5,000 төгрөг хийн гэд зорилт тавьж исэн те. Тэгээд хэдэн төгрөг хийлээ? 5,840 төгрөг хийлээ. Тийм. Тэгээд тэгэхээр зэрэг тэр нэвтрүүлгээр харагдчихсан шүү дээ. Жижигхэн юмн дээрээс бол те. Хүн чамтай нийлээгүй байхаас үед би өглөөнийхөө төвшөөс юмар яг юу яачих ганц л эрхний мөнгө олцохоор мөнгө олцсон бол би шууд ганцаараа явчихдаг гэсэн. Хөрөхгүй бол эднэртэй нийлж чад хамж тэмжиж чад явдаг ус чамтай нийлснээс хойш би тийм байхгүй. Одоо харин би минь бас жоохон сэхэд жоохон тэнхээ ороод урам зориг ороод энэ чи болтгол юм байна, бүтгэл юм байна. Хүн бүхэн ард түмэн ингээд биеэд ажиллаад яваад тэр тусмаа энэ бидний амьдралд явж байгаа улсууд ингээд өөрөөсөө дайслаа явчих юм бол дээшээ гарч болох юм байх шүү. Тийм зам байдаг юм байх шүү гэж хэлж байна. Хамгийн гол одоо бас нэвтрүүлгийн зорилт бол биелж гэнэ гэсэн үг тийм ээ. Энэ нэвтрүүлгийн. Тэгээ энэ нэвтрүүлгийн зорилго ТV-ийн энэ хөдөлмөр ямар ч гэсэн нэг хүнийг ч гэсэн үртээ нийлүүлээд архинаас нь гаргаад юу яагаад ингээ амьдралтай төр зурчихсан залгуулад өгсөн болохтой энэ ашиг энэ нэвтрүүлгийн одоо хийсэн хөдөлмөр ашиг нь гарч ирж байна л гэсэн үг. Тэгэхээр зэрэг Монголынхаа одоо алийн болгон нэрээ ингэж явах уу? Хүн ганц л амьдрын шүү дээ. Таач би ч ялгаагүй. Нэг үсрээл 60 70 наслан шүү дээ. Тэгэхээр зэрэг тий тэгж бодох хэрэгтэй шүү. Тэгэхээр зэрэг одоо та 49-тэй. Одоо танд хэдий нас үлдсэн гэх үү? Тий. Одоо миний ах дээшээл зорин шүү хаа. Тэгээд чиний нэг ярьжсэн яриулсан. Таны хүүхэд баг болчихор байна. Та ийм амьдралаар яваад таны хүүхэд ирээдүйд яах вэ? Ийх вэ? Тийм ээ? Та бурхны хооронд яваад өгчвөл энэ хүүхэд чи яаж үлдв? Мөн л таны араас залгах уу, яах вэ? Тосоод авах хатуу байхгүй юм садан байхгүй. Тийм учраас яах юм бэ гэж ярьжсэн нэг би айгүй хохонсоо ойлгосон. Тэгээ өнөөдөр би хүүхдээ авчаад энэ хамт олондоо бас ярьсан чинь бас намайг ойлгосон. Тэгээд за хүүхдтэйгээ одоо ингээд байж харна гэсэн яг арх ударсаа уухгүй ингээд ихтгэлтэй найдвартай ингээд явж чадах юм бол одоо ямар ч гэсэн гараас асуудал чинь нэлээ доллар хөдөлж зогсч тийм сүйлээстэй тэр үйлдэл чинь харна гэсэн. Тэгээд тэрний дараа ажиллагаа юу болох юм аа тэгээд ямар ч гэсэн ажлын лай бодно л гэж бодоо явж байна. Тэгээ болохгүй л одоо нэг дөрүүлчин энэ үсгээ нэг амбар барьцаад хүүхдтэйгээ тэнд уулан дээр орчоод тэгээд юу ч тий одоо бологч өгдөг ч юм уу бас сэтгүүл ажлууд байдаг юм байна л да.
арх угаа яваадахаар сэтгэдэггүй юм байна. Арх уухгүй одоо ингээд эрүүл зарвал болчиход одоо ингээд байж байгаа үед бол өчнөө юм бодогдож байна. Бас хийвэл болдог бүтдэг юм байна. Одоо энэ уулны жалгаа дүүрэн байгаа үнсийг нэг ууцсан юмтай очиод нэг гараар болгож зогч гэсэн л юм болохоор л юм шиг байна л да. Тэгээ мөнгө болоод явахаар л юм шиг байна. Янз янзын юм бодоол байна. Тэгээд юм чинь энэ ажлаа нэг хийгээд хариуцлагатай хансаг энэ бас энэ чинь хүн өдөө сая төгрөг итгээд найдаад архиугод гудамжинд явж исэн хүнд өгчөөд байж байгаа шүү дээ. Бүх юм даалгаад жолооч төлхөрөө үлдээ нэнэ тэрийг нь тэгээд тийм юм итгэл найдварыг алдчихгүй ингээд ажиллах юм бол би бас нөө сая бол санаж бол бүтэн ажиллаж бол өрнө гэдэг шиг сайн санааны үзүүрт осоох гэдэг шиг тэгээд сайн л явж явал хүмүүс болгоо намайг дойроо өрөөлнө штэ. Энээс нь ч гуйсан нэг 2 ван зөгөөч нэг ван зөгөөч гэдэг ч юм уу одоо юу гэдэг чинь тэгээд нэг юм чинь энэ босч тэр нэг анхнаас ярьж болно бүтэн гэж тийм учраас болох бүгдийн төлөө л явж байна. Знаа бол. За үзэгчтэй одоо Монголынхаа ажил дээрээс төрлөг маань үргэлжилж байна. Тэгээд ингэж бодлоо л да. Дүүгээ нэг ном уншуулад минутын уншлагыг илүүд үзүүл яадаг. Хэр унших бол юм? Отон гэрэл хичээлдээ хэрв? Сайн? Анцаа. Та хэр байсан юм? Би яг гоо тэгээд нэг юм бодлоод тэгтээ муу биш, сайн ч биш. Тэгээд нөгөө тгээ гурав гэдэгтэй л явдаг байсан баг та. Тэгээд миний хөөхд ээжийнхээ жилэн дээр гарсан юм байлээ. Тэгээд сурдлага соёл одоо ухаандаа бол их соргог гэдэг юм уу одоо содонч гэдэг юм уу их тийм хөөхд байгаа. Тэгээ би энэнд их хайртай одоо намайг ганц чирэх өстой хөөхд. Чирч хөөхд. Би ч одоо хөөхтэй чирэх ш өөрөө хөөхдтэй чирэгч байгаа юм шүү дээ. Одоо тийм юм л ч дээ угаасаа. Таны ганц чиглүүлж явал тийм чиглүүлээд одоо ганц зааж байгаа хүн чинь энэ хүн. Тэгээд өөрөө чи хэлсүүгээр нөгөө энэ хүүхдтэйгээ том болтолтой нэг амьд яваач гэж хэлсэн болохоор одоо нэг тэр зам руу орж явна штэ. Энэ замын заагаад өгчлөө. Энэ зам руу н оруулаад өгчлөө. Тэгээд энэ алстаа тэгээд ийм сайхан усууд ирээдүйд бидний шиг яваа усууд ингээд өгд нь гаргаад татаад авчаасаа л гэж ард дэрэгдээс хүсч ярьж байна. за аганд ном авчих. За хоёул минутын уншлахийнэ. Агандээс за жаараа цаг гээд унших гэхээр уншаарай заяа. За. Тааж. Унш. Зон настай өвөө би нэгэн удаа хажин жижигхэн бараг хүүхэд чиг өгөнтэй дайралцсан юм ээ. Хүүмэн яагаад тавиг хөшөглөж байгаа юм бэ дээ. Бөөрчийн өвдөн боль гэж тэр жаахан өвгнийг хэлэхэд би яадаг юм бэ гэж хэлээд зогтаасан юм. Түүнээс хойш бараг жилийн дараа би авдаага наадам үцхээр явлаа. Хүү янгоо өвөө гэж дуу алдаад ухас хийв. Харвал өнөөх жижигхэн өвгөн тэнд явна. Аав минь тэр өвгөнтэй залгаад 2 газараа өмсүүллээ. Миний хүү танилж энэ өвгнийг онгоо өвөө гэдэг юм. Аавыг нь үлгийтэй байхад тэрч саатулж хүм болгоод сүүлд нь надад бас бичиг зааж үлгэр ярьж өгч өсгөж ачтай хүн одоо 100 настай хүн дээ гэж хэллээ. Би хичгдээ аавынхаа араар морь малын хялгаас ус зэргийг тугалганд тогтоож өшиглэж наадах зүйл. За. Эдийг уншуу. Тоолно доо. За 3 дугаар ангилгүй. 3 дугаар анги тий. За 1 2 3 4 5 6 7 8 9 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 8 29 30 31 32 33
34, 35, 36, 37, 38, 39, 40, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97, 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 124, 125, 126, 127, 128, 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 140, 141, 142, 143, 144, 145, 146, 147, 148, 149, 150, 151, 152, 153, 154, 155, 156, 157, 158, 1
65 66 67 68 69 70 74 115 Гүнжсэн байна. За. Агада дэвтрээ өгч идэх үү? Бичгийн хэвийг хараад тах юм. Хэр сурдаг юм байна. Муу дэвтэр нөө. Аавар дэвтэр. Хөө. Баг надаас илүү гоё бичдэг юм биш үү? За ингэж юм. Намайг Баатар зохтын отхон гэрэл гэдэг би 9 настай, би бичлэлтэй 2004 онд төрсөн. Би одоо 3 дугаар анги. Манай аав 49 настай, могоо жилтэй. Манай ээжийг Загд сүрэн гэдэг. Манай ээж 43 настай. 69 оны 1-р сарын гэж байгаа. Тийм байна. 17 он төрсөн. Би жилтэй. Би аав ээжтэй хайртай гэж хөөр хийдэгч. Дуу таны дуртай дуу. Аав төрлөж байнгын дуулдаг. Дэндийн дуу. Би нөгөө тэнцээ багтахгүй болохоор дээр нь битсэн шүү дээ. Чи юм чигд айтайхан бичсэн юм шүү дээ, тий? Өөрхөн бичсэн. Юм сураад болчих واخ. Одоо хичээлд нь л явуулцаа. За. Яадаг ч гэсэн хичээл. Тэгээд чичгт явуулна да. Ямар хичээлдээ илүү дуртай батхан гэрэл? Би юу? Монгол хэл иргэний боловсруулах шүү дээ. Дуртай юу, тий? Найзуудтай юу? Олон найзуудтай юу? Найзуудгүй юу? За тэгээд Монголынхаа боловсролын ланхаар нэг мэдлэгтэй боловсралтай хүн болгоод гаргаад ирвэл. Тийм ээ. Тэмээд би уусаа тэрийг бодчихоо. Тэгээд татлаа мэдхгүй юу яана гэдэг шиг том сургуульд оролцсон чинь мөн нэг юм. Тэгээд тэрийг би дийлэхгүй юм. Тэгэл мөнгө өгөөгөл одоо тийм нас болоо жоохон гацаад байгаа юм. Тэгээд дээрэс нь намд тэр нь бас жоохон мөнгө төрнө болцоо байхгүй. Тэрхээ олыг дийлэхгүй ядж байгаа юм чинь тэгээд Та ерөнхийдөө ингэсэн юм уу те? Охиноо одоо энэ манаач дээр үлдээчээ. Тэгээ өөрөө гадуур явж тэр шилээс цуглуулж тэр мөнгө дэвтэр мөнгөөр хаал одоо нэг их юм залгуулж өгч яваад ирсэн. Тэгээ одоо өөрөө энд орчлоо. Тэгээд одоо болох гэсэн чинь энэ чинь айгүй хэцүү ажил байт юм нөө. За шантарч болохгүй шүү. Шантархгүй л те. Шантарна гэж байна. Түрүү нэг юу яасан? Нөгөө охины юмыг цуглуулах явсан шүү дээ. Охин нөгөө төрсөн өдргээд жоох юм авсан шүү дээ. Тэрнээс үлдсэн нэг хэдэн төгрөг. 6460 төгрөг. Тийм 13600 юм авсан. Тэгээд бэлэн мөнгөний өгцөн дээр үсттэй гэж бодоод тийм та хоёр минь бас нэг хэрэгтэй зүйлдээ зарцуулчихгүй. Би анхнаасаа нэг ажлаас гарахдаа энэ нэвтрүүлгийг эхлэхэд нэг 20,000 төгрөг авах гарсан. Зайлшгүй шаардлагатай үедээ хэрэглэнэ гэхэд. Тэгээ хоёулаа шилээ цуглуулад өдрийнхөө хоолыг болгоод талах хэлгний нүш бэлэн гомн гээл идэл явлаа шүү дээ. Тийм. Тэгээ ингээ эргээд бодож хагаад тэр болгоноос та тусгалтай жаргалтай мөчүүд юу вэ? Йоо. Анх чамтай нийлэг байгаа явж байгаа үед энэ хооройт юм залгуулчаад тэгээд юу яагаад өөрөө бол бараг хөдөлчөнд антун шоолглоо явуул хогийн мөнгөрөөс олж тавьдаг гэсэн. Тэгээ өөртөө ч нийлээ явсан хугацаанд одоо талах хэлхний ногс одоо дэлгүүрээс бэлэн гом авч идээд ингээд
одоо бидэрт нэг цэгийн одоо гэдэг юм уу энэ тэнүүл амьдралын усудаас чиний үзээгүй гадаа нэг хоол хийхийг л үтсэнгүү дэж. Би өгөн та надад нэг хийж өгнө гэсэнтэй тэгэл. Тэгсэн чинь нэг хүүтэн байлаа, солигтой байлаа. Тэгээд цав цайж болсонгүй. Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс ирж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн ам зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагийн 22 цаг 30 минутаас Роял HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. За ингээд дүүн ингээд явлаа. Муулахаа. Тэгээд миний ах тэгээд ажлаа сайн хийгээд хүний итгэлийг алдахгүй хүн шиг хамгийн холноос энэ охиныг охинол хичээл сургуульд нь явуулах хэрэгтэй байна. Яаж хийж яах вэ? Яамаар юм. За. Тэгээд дүүн эргэж ирж байна. Эргэж ирнэ. Тийм болно тийм ээ. Тэгээд одоо оройдох гэж байна. Тэгээд дүүгээ гаргаж өгдөө. За. Заахыгаа гашлаг зүнхийг авдаг. Одоо харил унтаж шүү дээ. 3 хоног унтаж шүү дээ. Зорил тавьчихсан гоо. За 3 хоног гэж яашаа. Унтаж шүү дээ. Нилээн унтаж. Авч. Зурлаачгаа цүнхийг барьчих. Одоо зурлаач бас нилээ явлаа шүү дээ. Та барьчих юм уу? За. За Монголоо хойлоо тэгэд хизээ уулзах уу? Өөрөө чинь ажлын зав цай юу бол тийм л та тэгээд тэр үед нь үлцээ тэгээ би угаасаа энэ ажил дээр мөнгө 24 цаг байж байна. Тэгээд сайн яваарай. За. Идэ сайхан хондлоо. Ижил тас туссан байх шүү. Санж байна уу та? Тийм. За баяртай тэгээ сайн. За баяртай. За алуу охиноо нэг үсчихье. Алуу минь эдэн ааш. Байж. За тэгээд уулгаа сайн суугаарай. Гэтэ дүүн эргэж ирнэ. Нэг эргэж ирж хойлоо сүүлийнхаа дугаарыг хийн штэ. Тий. За баяртай. За сайн суугаарай. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нөхрөө битгий түлэх. Архинд орсон нэгийг хэн шоолж бүүнэ. Аяа чиний аав чинь ч байж мэдэн шүү дээ. Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачиг чинь тэд бас бүү мартага. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай чи гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бусудаа тохиолно. Чамд дурлсан сайхан хөв хүнийг чанга хатуугээр битгий гондоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал
ави адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ави адилхан учрал тохиолд. Бүсгүй доглон нулимсыг асуулгүйгээр арчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад, өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн хавс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж явуулахгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор, алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор, амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно.